За сайн байцгаана уу уурхачдаа, сайн байцгаана уу биднийг үзэж байгаа залуучуудаа, уурхачдын гэр бүлийн гишүүдээ. За бидний хэдэн залуус яг уул уурхай салбарт ажиллаж байгаа залуучууд болон баг хамт олныг урьж одоо сайхан ярилцдаг. Уурхачин подкаст нэртэй шинэ одоо контент инхүү эхлүүлж байна. За энэхүү контентийг манай оюу толгойчдын хувьд Grimix нь болсон бэлгүүн даянтайгаа буюу Билитигээ хамтарч одоо инхүү эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ямар одоо залуучууд бас зөвлөхөр ажиллаж байгааг бас нэрийн дуртаад тэднийхээ бас хичээл зүтгэлийг үнэлээд явсан дээр авах гэж бодож байна. Тэгэл байх. За яг Grimix гээд манай сайтынх нь одоо манай уурхайхан л тэгээд ойлгон Grimix. Яг ялангуяа ковид үеэр айгүй их лайв хийж, стрим өдр хийжсэн. Учраас нэг тийм нэр авчихсан юм байна. Гэхдээ Били энэ нэрэндээ дуртай байгаас төгшөө. Яг үнэ. Одоо Grimix ч одоо их эрэг дүртэл контент хийдэг юм байна шүү дээ. Яг бэлгшээж байна. Манай энэ подкаст маань бол ямар нэгэн өөр салбарын хүн бол байхгүй. Яг энэ зөвлөх гэдэг юм хөтлөгч юм залуучууд маань дандаа уул уурхай салбарт ажилладаг залуучууд байгаа. За нэм шиг гэдэг залуу байна. Батулга гэдэг залуу байна. Ойлгоод ажилладаг. Ер нь явандаа дөрүлээ сууж байгаас ярих хараа гэн тий. Тэг чөлөөтэй явж болно. Ийм байгаа. Тэгээд гол нь нөгөө энэ салбар уул уурхайн салбарыг салбар дотор нь ингээд олон жил ажиллажчихсан, чанагдчихсан одоо тогоон чанагдана гэж ярьдаг шүү дээ. Ийм хүмүүс яг бий болгоод ингээд явж байгаа. Тэгээд энгийн эглэхэн тий. Тэгтээ үнэн бодит яриа тий. Одоо нэг сайхан дотроо онготл ярий гэдэг шиг тий. Нэг ийм платформыг л үүсгэн байгуулна гэж найдаж байна. Тэгээд дугаар бүхэн сонирхолтой үр шимтэй байна хаа гэж төвийн ач холбогдолтой тий. За ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг эхэлье. Би эхэлсэн юм яваад байгаа тий. За сайн байцгаана өдрийг зэрэглэж явах юм уу? Сайн байцгаана гэдэг. За. Опшн чинь ийш юм. Опшн энэ өгшөө. Ийш. Оо 3 камера байна. Тийм шүү дээ. За. Тэг бүсээ бүссэн байхгүй. Тэгсэн чи ах баарсан. Чээс ойлгоход ажилт юм уу гэж юу? Би ч одоо олон таксины жолоочноор загнуулсан юм шүү дээ. Энэ подкастаар бас нийт хамаатны саднууд найрсан багтаа. Минь дэвшүүлэхийн сацуу. Одоо надтай яриад ямар нэгэн байдлаар ойлгоод ажилдаа оруулах гэж байхгүй. Тийм байхгүй маа гэдэг бас дахин хэлмээр байна. Одоо юу гэдэг зарим ингээд нэг юм уурхай чинь ингээл тэр захирлын хамаат энэ захирлын үеэлдүү гинлээ гэл нэг баах нэг юм алтан уургач гэдэг юм уу тийм. Иймэрхүү юм бол ерөөсөө байх боломжгүй. Уурхачдын алдар мандтугай. Морин цагт эхлүүлж байна тий. Тэгээ морин цагт. За уурхачин подкастын одоо танилцуулах дугаар гэх юм уу? Одоо эхний дугаар гэж хэлж болохгүй. Танилцуулах дугаар одоо интро эпизод. Тий, интро эпизод. Яг нь киногоор бол одоо трейлер гэдэг юм уу одоо юу гэдэг тий. Тий. Тэгээд энэ уурхачин подкаст дээр ер нь яг юу ярих юм? Уул уурхайн салбарын онцлог хүмүүсийн одоо үзэл бодол, хувийн амьдралын карьер, тэгээд Монголд ер нь уул уурхайн салбар цаашдаа яах бол гэсэн одоо өөрсдийн үзэл бодол. Тэгээд яг ер нь уул уурхай хэрэгтэй мүү хэрэггүй мүү? Хэрэгтэй бол яагаад хэрэггүй бол яагаад гэх мэтчлэн өөрсдийн үзэл бодлыг ярьцгаах юм байна. Тэгээ маш их чөлөөтэй инээсэн, ханиасан, уйлсан, дуулсан иймэрхүү яриа болно гэдэгт итгэлтэй. За тэгээд бид хоёр хамтраад ерөнхийдөө дугаараа хөтлөд явах юм байна. Манай хөтлөгч. За тэгээд We Are Miners merchandise-ийг үүсгэн байгуулагч. За бэлгүүн даян гэдгээр нь тав хүн бол сайн мэднэ. Бэлгүүн маань одоо хөтлөх юм байгаа тийм ээ. За үнэ. За тий Ромагийн хэлдгээр одоо яг энэ уул уурхай гэдэг чинь сайн муу хэлэгддэг ингээл нийгмийн одоо нэлээд том сэдв болж явдаг. За нөгөө талаасаа эзэн засаг талаасаа ч одоо маш том одоо үүрэг ройлтой ийм салбар нуруунд дээр авч явдаг ч гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ сонирхолтой салбарыг одоо дотор нь байгаа. Яг энэ уул уурхай дотор нь ажиллаж байгаа ийм хүмүүсийн подкастыг санаачлаа. Зочд нь бас айгүй органик те. Яг тэр дотор нь ажилтдаг, олон жил туршлага бий болгосон ийм хүмүүсийг л оруулж ирж одоо хүнсний бүтээгдэхүүнээр одоо гений өөрчлөлтгүй хүмүүс их одоо ямар нэгэн ийм хувь ямар нэгэн компани ч үгүй юм уу ямар нэгэн одоо улс төр нам хүчтэй юу гэдэг янз бүрийн ийм химийн элементгүй одоо орцгууд ийм органик
уул уурхай подкастыг бий болгохын төлөө явна гэж харж байна. За тийм ба. Тэгээд бид төрийн хувьд бол нэг хоёр талтай бодоод яваад байсан юм байна лээ. Би ч нөө bucket list гэдэг ярилцлагын контент хийдэг. Тэгээд он гарангуудаа нэг уурхайчтай холбоотой юм хийя гэж бодоод байж идэл биелгий маань бас нэг постэр оруулсан байсан. 2-3 сарын хаа тий нэлээдийнх нь. Тэгээ биелгий маань бас ингэ бодцоод яваад байгаа маань гижил сая рострын ажил дээр явж байгаад онсайт байж яхад битэр нэг баард таарад баард. Манай ойлгоо чинь баартай. Тий тэгээд битэр нэрээ өгч чи тэнд нэг юм бодоод яваад байгаа юм байна. Би энд нэг юм бодоод яваад байгаа юм байна. Тэгээ биелгийнхаа офис руу орж ярилцж байгаад ер нь хоёулаа хамтрая гэдэг одоо ийм шийдлэр энэ одоо юг прожектыг эхлүүлж байгаамаа. За тэгтээ өнөөдрийн хувьд бас мань чамаас ерөөхдөө бас асуугаа явуулмаар байна билээ. Бэлгүүн даа ингээд би хамгийн анх сайт дээр 6-7 жил өмнө чамтай танилцж байхдаа хөшөө даян гэд чиний одоо Facebook бэлгүүн даян байна. Чи даянд ажилладаг байсан юм уу гэд асуусан чинь би барыг чамаас тэгж асуусан хэдэн мянгат хүн бараг болсон тий. Ер нь хүн болгон байгаа тэгж асуудаг. Тэгээ ер нь шууд нэрнээсээ эхлээд явчих байлээ тэхүү. Тий. Даян гэдэг маань одоо миний хаавын нэр тий. Миний овог байгаа. Тэгээд бэлгүүн даян гэдэг нэр маань одоо Facebook нэр. Бас миний өөрийн нэр. First name, second name гэх англиар яг Facebook-ийн нэг форматаар оруулсан. Тэнгүүд нөгөө даян компанид ажилладаг хүний уурхад бас mind development чиглэлээр ажилладаг энэ маш том юм компани байдаг. Одоо Redbat байгаа. Нөгөө тал нь асуу хоёрын консорциум тий. Тэгэхээр даян компанид яаж орох уу, хэдийг өгөх үү ч гэдэг юм уу ингээл хөгжөлттэй янз янзын асуултууд бол маш их ирдэг байсан. Одоо харин удаа дараа тайлбар бичсэний эцэст бас арай тоон бол нэлээд цөөрчээд байгаа. Ойлгодог болж байгаа. Тий. Тэгээ зарим нь бас их андуурдаг юм лээ. Чи ингээд даян компанид ажилладаг үежиж яагаад ингээд камп дээр одоо уйдлахад дээр entertainment үйл ажиллагаа хийгээд дээ. Чамд хийх ажил алгууч гэдэг юм уу. Ингээд янз янзын буруу ойлголттой хүмүүс байдаг. Тэгээд энэ подкастаар бас дахин хэлэхэд би бол даян компани ажилтан биш. Би бол даян гэдэг үнэ хүү юм аа. Тийм. Дахиж одоо намайг даян компанид яаж орох вэ гэж одоо бидний асуугаарай гэдэг. За нэрний хувьд бол юм байна. Били яг уул уурхай салбарт ажиллаад хэдэн жил болж байна? За миний хувьд бол ер нь бол Өмнө Говь аймгийн уугуул юм байна. Тэгээд оюутлогоо төсөл чинь анх нөгөө говийн ирээдүй гэдэг юм scholarship зарлаад тэгээд тэрүүгээр ингээд хамгийн анхны тэтгэлэгт хамрагдсан одоо оюутнуудын нэг. Тэгээд Моси олон улсын эдийн засгийн харилцаанаа ингээд сураад тэгээд төгсөөд оюутлахад яг тэр үед бас оюутлахаа нөгөө доктортой хөгжлийн нэг гэрээ мэрээ хөрөнгө оруулалтын гэрээ мэрээ зурагдаад тэгээд миний хувьд бол бас орж ийлаа оюутлахад 2010 онд орж исэн. Тэгээд одоо 16 жил рүүгээ л ороо явж шиг байна. Тэгээд энэ хугацаанд бол 6-7 өөр хэлцэст ажиллаад явсан байна. Маш товчхон ярьсан. Хамгийн эхлээд бол гадаад харилцааны туслах ажилтан гэдэг одоо тухайн үед одоо уурхад дээр ирдэг гадна дотны зурч төлөөлөгчдийг төлөхөө одоо авч ажилладаг ийм ажил хийдэг гэсэн. Тухайн үед бол одоо оюутлахын бас хөрөнгө оруулагчид нэмэх ийм хэрэгцээ тухайн төсөлд их байсан учраас гадна дотны ийм банкны төлөөллүүд, хөрөнгө оруулалтын сангууд, за одоо Монголын даргац хэрэгэн дээр тэ сайдууд дарган дээр ингээл бүгдээр ирдэг байсан. Тэднийг санаж ах шиг ах хоёртойгоо хамт ингээд хүлээж авдаг байсан. За энэ маань бас их зөв суурь болсон юм болов уу гэж. Яагаад тэгэхээр оюутлахаа төслийн ач холбогдол ирээдүйд яах хийх энэ бүхнийг тэр хөрөнгө оруулагчдад нөгөө тайлбарлаж тайлгнадаг байсан учраас тэр дундаас ингээд маш их мэдээллийг суурь мэдээллийг оюутлахаа мэдээллийг авсан. За тэнд ажиллаж байгаа дараа нь орон нутгийн харилцааны хэлтс буюу одоо англиар бол нөгөө community relations department гэдэг одоо яг олон нийт тухайн одоо орон нутгийн ард иргэдийн итгэлцлийг одоо олох, бий болгох ийм чухал хэлцтэй ажил 5 жил бараг ажилласан баг одоо social license гэж ярьдаг. Тэгэл одоо итгэлийн олж авнаа л гэсэн үг. Яг уул уурхад 2 лиценз өгд юм байна л да. Нэг нь болохоор төр засгаас авдаг, нөгөөд нь болохоор ард иргэдээс одоо итгэл үнэмшлийг авах, барууны уурхад төрөл юм байт юм байна. Тэгэхээр миний хувьд бол нөгөө ард иргэдээс авах, итгэл үнэмшлийг авах энэ хэсэг дээр бол ажилласан учраас энэ тал дээр нэлээд туршлага хөрөнгөлүүлсэн гэж бодож байна. Дараа нь болохоор олон нийтийн харилцаа одоо communications тэ employee engagement буюу одоо ажилтны оролцоог хангах баг гэдэг. Тэр нь бас нэг жил орчим ажиллаад тэгээд ингээд карьераа эргээд харсан чи баах юм харилцааны л хэцүүдүүд ажиллаад байсан мөн. Тэнгүүд би тухайн үед бодохгүй ер нь энэ уул уурхай чинь техникэл салбар те. Тэгэхээр яг ийм техникийн
хэлцэд орж ажиллаж үзьгээд. Тэгээд оюутлахын одоо бүх том засваруудад оролцдог нэг баг байдаг. Бүх засварт оролцдог. Энэ болохоор өргөлд угсралт краны хэлцэд. Тэгээд энэ дээр бас барилгын шатны баг ус орж ирдэг. Тэгэхээр энэ дээр бол бас нэг 2 жил орчим ажилласан. Тэгэхээр уурхай хэмжээний том засварууд яаж явдаг? Энэ дээр манай баг яаж явах хэвтэй? Тэр краны салбарчин өдөр хүнд өргөлд угсралт яаж явагддаг? Энийг бол одоо бас тодорхой хэмжээнд сайхан туршлагатай ойлголттой болж аваад гэтэл тухайн үед одоо камп дээр одоо кампын хөгжлийн хэлс дээр ингээ зөвлөхийн алтан тушаал зарлагдсан. За тэн дээр одоо орсон байгаа. Шалгараад тэгээд яагаад намайг ингээ шалгараад авсан бэ гэсэн чинь би нөгөө ойлгоход тухайн хугацаанд ингээ ажиллаж явах хугацаанд ажилчдын нөгөө чөлөө цаг руу чиглэсэн юм сайн дураар айгүй хийдэг гэсэн. Одоо оюутлахын анхны English Club гэж 2010 онд бидний хэд нөхдүүд бас ах эгч нартайгаа найз нөхдөд нийлж хийж илаа. Энэ уулуурхаж гад англи хэл маш чухал юм байна гэдэг. English Club-ыг явуулж байгаа. Дараа нь бас ер нь юу гэдэг энэ уулуурхай чинь нөгөө байгаль орчинд ээлтэй уулуурхай гэж байхгүй шүү дээ. Дандаа нөлөөлөл үзүүлдэг их багуу гэдгээс нь шалтгаалаад. Тэгэхээр дотор нь ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн нэг юм экологийн ухамсартай бай, экологтой хайртай бай гэдэг үүднээс урайлаад нэг юм Green Club гэж нээсэн уйдлагаад. Тэгээд бид нар чинь орон нутгийнхаа нөгөө бүст маш хэмжээний мод тарьж исэн, газар мазрын шийдвүлээ тухайд дэндүү самб ах маань хамаагдсан мөн зэсгэр байсан. Тэнд одоо тийм газар шийдвүүлж исэн. Одоо яг хамаг руу оронгууд их модтой юм хашаа байгаа. Тэр чинь манай клубын бас үүсгэн байгуулсан төслүүдийн нэг багхгүй. Тэрүүгээр бас бахархаж явдаг. Хэрвээ бид нар тухайн үед тийм газруудыг одоо дэндүүсэн бахын дэмжлэгээр бий болгоогүй бол тэнд нэг бас нэг барилга баригдаал явчих байсан баг гэдэг ч юм уу. Ингээд нэг юм тэгээ сагсан бөмбөгийн лиг гэдэр гэл оюутлахаа тий. Тэнгүүд яг хаа манай кампын удирдлагууд бас энэ аюу нийгэм битүүхтэй хүмүүстэй юм ойрхон байд юм байна гэд тэр албанчтай шалгаруулсан юм байна. Тэгээд кампын үйлчлэгчдээр зөвлөх хийж байгаа дараа нь би нөө гүний уурхай чинь манай core business буюу одоо оюутлахаа гол цөм гэж ярьдаг. Тэгээ босод үгүйсгэж байгаа юм биш. Орд газрынхаа хувьд ч тэр цар үрээгийн хувьд ч тэр яалтчгүй core. Тэгэхээр энд яг ингээд гүний уурхад яг юу болоод байгаа, ажил нь яаж явдгийг гэдэг ойлгомоор санагдсан. Тэгээд энэ боломжийг Томс Чэний өнөр жаргал үржин за манай Crystal менежер гэдэг эдгээр хүмүүс боломж олгоод нэг жил 6 сарын хугацаатай очиж гүний уурхай нэгдсэн төрөлтийн баг дээр ажиллаад ээлжийн төлөвлөгчөөр ажилласан. Өдөр шөнөөр анх удаа шөнийн ээлжинд орж ажиллаж үзсэн. Тэгээд шөнийн ээлж бол чанга юм бэлээ. Тэгээд тэгтээ бас айгүй гоё юм сурж авсан. Яг гүний уурхайгаа ерөнхийдөө яаж яваад байгаа. Тэнд ямар багууд ямар өвөг ройлтой яваад байгаа гэдгийг юм ойлгож авсан. Тэгээд би өөрөө оюутлахад ингээл баг 10 хэдэн жил ажиллаад гүний уурхайнд иргэд байсаар үжиж гүний уурхай баг мэддэггүй байсан юм бэл. Яг голд нь орж иж тэр төлөлтийн багт нь орж иж л яг гүний уурхай чинь ийм том инженерчлэлийн бүр уран бүтээл байсан юм байна штэ гэдгийг ойлгож авсан. Тэгээд энэ дашрам дуртад бас гүний уурхайчдаараа тэр доор маш хүнд нөхцөлд ажилладаг тий. Тоос байг мас гэсэн тоосч идэж. Эдэртээ ингээд бахарч явдаг. Тэгээ эргээд ирээд одоо камп дээр эргэж ирээд камп хүчнээс дээр эргэж ирээд одоо супервайзер буюу ахлах ажилтан дээр ингээд явж байна. Миний карьер товчонд нэг иймэрхүү. Окей. Айгуу сонжирхолтой. Sorry. Зүгээр. Энд чи бидний цагшдаг ш. Гүн рүү ороод ирнэ ямар санагдсан бэ? Хамгийн анх ороод ямар санагдсан? За 1300 м-тэй километр 300. Доошоо километр 300. Тэр чинь тэгээд хөндлөн нэвтрэх буюу 200 гаруй километр байгаа шүү дээ. Тэгээ эн чинь бүр ингээд 200 одоо баг болцсон уу? Болцсон. Надаас хойш баг гарцсан тийм. 200 сард баг 2 км яваад идэх шүү дээ. Дундчаа. Шоргоолжны өөр шиг юм байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг хүмүүс маань ингээд бодоод идэв чинь хятад руу ингээд баг түнэл ухаал явчлаа ч гэдэг юм тий. Эн чинь бас их өрөөсгөл ойлгуулна. Тэгэхээр яг 200 км ухцсан юм чинь евро хятад руу баг наадуул чинь нууцаар явуулчих юм шиг бидтэй ч гэдэг юм уу. Тийм янз бүрийн одоо комментонд орж ирж магадгүй. Гэтэ энэ бол асар боломжгүй зүйл юм аа. Тэр хятад руу тэр 100 км явуулаад тэгээд тэрийг одоо хүмүүс мэдэхгүй те танихгүй хүнд ч мэддэхгүй тэгэж хулгайн замаар газрын гүн хятад руу гаргах гэж ямар ч боломжгүй. Тэр чинь энэ газрын гүн 3 төвшин байгаа байхгүй юу? Тэ? 3 төвшин гэж ингээд нийлээд 200 байгаа болохоос биш нэг юм урт тэм зам ерөөсөө биш шүү дээ.
Зүгээр ингээд юм тойрс ингээл ерөөсө шоргоолшны үүр шиг л ойлгочтой болно. 3 төвшин байгаа гэдэг. Тэд нар чинь нийлээд одоо нийт нэвтрэл нь 200-аар ингээл нэвтрэх шүү. Тэг яг манайхан сонирхол одоо хоёулаа гүний урхаг тайлбарлах юм бол нэлээд цаг хугацаа. Тэгэхээр яг үнэхээр сонирхсан хүмүүс нь бол яг оюутлахын гүний урхаг зүгээр YouTube-ээр хайгаад бүх мэдээлэл нь байж яагаад ингэж их девелопмент хөгжил шаардлагатай байдгийг доор юу бол одоо бүх ерөнхийдөө энгийн хүмүүст бол мэдээлэл хүн YouTube дээр байгаа. Тэгэхээр хоёулаа яг гүний урхаг ингээд ойлгох гээд ярих юм бол аюу цаг хугацаа. Баг 2-3 эпизод шаардлагатай болох ба. Юу уулуурхай салбарт ер нь яг анх яагаад за яг түрүү ингээд нэг scholarship гэсэн үү те нэг тэргээр орсон гэж та. Ер нь уурхай чин болоогүй эсвэл би ямар ажилтан болох байсан ямар мэрэгчлээ болох байсан бэ гэж боддог бай өөрийгөө. Би ч бол 10 жилдээ тоогооч болох гэжсэн шүү дээ. Мөрөдөл. Тэгээ би чинь нийтийн олон технологич. Тэр чинь манай үед чинь нэг хиймээр конкурс өгөх шаардлагатай. Тэгээ би чинь хиймээр конкурсад аймагасаа 7-оор гарсан. Тэгээд баахан л эмчнэр л хуваарсан л та. Тэгээд ганц нөгөө тоогооч нийтийн олон технологич гэдэг хуваарийг хайжсэн баг биелсэн баг 7-оор гарчаад тийм. Одоо энэ бээр бол драфтын 7 гэдэг чинь бас тэгэхээр бүх хуваар байсан. Гэтэл тухайн үед төв шүтээсийн нийтийн олон технологич байхгүй. Өвөр хангаан шүтээсийн нийтийн технологич байсан байхгүй. Тэгэхээр би ч одоо арайч өвөр хангаа руу явъя гэж сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас бас мэдгүй ямар ч шүтээс байдгийг өвөр хангаад би 11 тийм. Тэгэхээр мэдгүй хувь зээ намайг ингэж эргүүлсэн. Тэгээд би ч англи хэлээр аймагтаа яг гайгүй явцдаг байсан. Улсын хөдөлмөрт молин байна тэр орчдөг. Тэгээд англи хэлээрээ өгөөл мөсийн олон улсын эдийн засгийн харилцаа руу орсон. Хэрвээ тэр хуваар байсан бол би өнөөдөр тоогооч болсон. Магадгүй стил рестораны мен тоогоочсон. Гэтэ миний бодлоор илүү entertainment тоогооч байх юм бол одоо тэнгис мэнгис гэдэг ч юм уу те. Тийм болох байсан болов уу гэж бодож байна. Тэгээ оюутлахад анх орж исэн мөчөдөр бол их сонирхолтой юм байдаг л. Яаж бас тэр баярт мэдээгд бол би ч автоматар ороогүй л да оюутлахаар. Тэгээ нэг хуваар зарлагдаа тэрэнд нь өгөөд ярилцлаганд ороод тэр хариу хүлээнэ гэдэг чинь л ерөөсөө 1 минут 1 цаг юм шиг л санагдсан. Тэгээд тухайч манайх ч подвол байлаа ш нь. Подвол бүр нөгөө би ч хөдөө байжгаад өмнө гоос ирээд 100 хайлын 32 дугаар байрны подволд байсан. Тэгээд тэнд л яг оюутлахад орох мэдээг ээжүүдээр одоо хүлээж авч байлаа. Тэгэл баг сар гарan хүлээцсэн. Тэгэл одоо бараг л ч одоо бараг ударчлаа да тийм. Наа чиг одоо дөнгөж төгсөн үнийг ч аавна гэж юу байх уу гэл тийм. Тэгсэн жил хараа яг нэг 11:32 хэд ч хүлээ дугаараас залгаал та оюутлахаар ингээд ороход тэнцлээ. Одоо хизээ ажилд орох боломжтой гэхлээр үгүй одоо маргаач байсан хамаагүй гэж хэлээд тийм сэтгэлийн бүр хүлээлттэй тийм. Тэгж ийсэн. Тэгээд бүүн баярт мэдээг дуулж ингэж л оюутлахад орох тэр мөчл үнэхээр миний амьдралын turning point. Тэгээд амьдралыг яг эргүүлсэн тийм мөчсэн да. Бид хоёрын одоо шинэ прожектыг дэмжиж ажиллаж байгаа газрууд байгаа тийм. Биллиман спонсорд. Биллиман тэднийг танилцуулах уу? За тэгээ. Тэгээд юм эхлээгүй байхад дөнгөж эхлэх сургаар нь ингээд дэмжиж байгаа компаниудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За манай энэ Rock Rooster гэдэг одоо safety гутлын магнат та одоо Монголын одоо хамгийн чанартай маш олон компаниуд хэрэгэлдэг үзэм сайтай эднийх чинь. Тэгээ эдний их уулмал их гоё. Энэ ер нь яг уулуурхай юм safety салбарт ажилладаг хүмүүс бол энэ Rock Rooster-ыг бол тайлбарлуулдаг мэдж байгаа бох тий. Тэгээ угаасаа үнэхээр супер хөтөл. Энэ бол нэг рекламад дах шаардлага байхгүй. Тэгээ би одоо бүгдийг ярихаар айгүй их бас цаг хугацаа орох байх энэ Rock Rooster брендийн талаар зүгээр ямар ч нэг зүйлийг нь онцгойлоод ярьчих тий энэ дугаар дээр. Энэ Comfort Memo гэдэг юм технологи байна. Rock Rooster-ийн уулны боловчны. Энэ бол үнэхээр одоо хөлийг урт хугацаагаар севтэй бодлоо өмсдөг хүмүүсийн хувьд бол одоо жинхэнэ анд нөхөр, жинхэнэ бороо. Тэгэхээр энэ Comfort Memo энэ уулны л нууц байгаа. Зөв. Гол энэ надад амжилт миний харж байгаагаар бол. Гоё. Тэгээд Rock Rooster маань одоо бас нэлээд түүхтэй компани юм билээ. Сая 25 жилийн өмнө болсон. Тэгэхээр 1980 оноос хойш явж байгаа брэнд юм лээ. Тийм байна. Тэгээд Rock Rooster-ыг хамт олон маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд манай бас дараа чи нөгөө зочид орж ирж штэ. Зочдод маань бас Rock Rooster-ийн гутлыг бас бэлгэлээ болж байгаа юм билээ тий. Гоё. Манай подкаст ч бас өөр гэсэн зардалтай. Продакшны зардал. За тэгээд бид нар цаашдаа юмнуудаа сайжруулад явна гэхээр спонсорууд бол ялчгүй хэрэгтэй. Их бах хэмжээгээр
Тэгэхээр манай магадгүй подкастыг салбарын компаниуд маань бас их бага хэмжээгээр хамтарч ажиллахыг хүсвэл доор гарч байгаа дугаар руу доор гарч байгаа дугаар вебсайт бидэртэй бас холбогдоорой тий. Тэгэхээр хамтдаа гоё энэ чаналыг өшөө илүү чанартай контентийг next level тий аваачсгая гэж хэлмээр байна. За стил ресторан ярих хэрэгтэй. Тий. За манай энэ стил ресторан гэдэг Нодин бос байна. Урьдчилангаас үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Манай энэ өмнө үеийн байрны дүү манай. Тэгээд эднийх нөгөө цаад интерьер нь ерөнхийдөө нэг юм ган төмөрийн стил маркийн дизайнтай учраас манай энэ подкаст нь айгүй гоё тохирж байгаа. Тэгээд подкаст явуулах энэ веню чинь газар чи айгүй чухал шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энүүгээр бас айгүй гоё дэмжиж өгж байгаа стил рестораны хамт олон баярмаа захиралд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Байршлан хараад байгаа лээ. Эднийх нөгөө Шангрилагийн зүүн талд галерей дүүгээд байгаа. Тэрний хоёр давхарт. Тий. Гоё тухтай газар лээ. Газар байна. Тэгээд дараа чи дууршсан дандаа энэ чинээс явах бах тий гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Уул уурхайн салбар Монголд ер нь яагаад хэрэгтэй вэ? Эсвэл хүмүүс яриад байгаа шиг одоо юу гэдэг юм сөрөг мөрөг юмнууд бас мэдээж байгаа шүү дээ. Ямар ч юм хоёр талтай өгш ойлоо зүрхний нөгөө шудрал яриад явсан дэрх. Тэ? Монголд уул уурхайн салбар сүүлийн өдөр нь юу болж байна? Яаж ингэж юм? Цаашдаа ер нь яах вэ? Яг над асуултнууд гэдэг юм уу ийм уул уурхайг ингээд тэр чигээр сөргөөр нь харцсан хүмүүс байдаг. Гэхдээ яг тэр хүмүүсийг би бас 100% буруутгахгүй. Яг тэгэхээр Монголд маш олон уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. Энэ дунд бас хариуцлагагүй гол ус ширгээдэг тийм ээ. Ийм асуудалтай компаниуд байдаг. Цалин мөнгөө тавьдаг гэдэг ч юм уу те. Түрүүн мод гэж хэллээ. Мод гэснээс нөгөө уулын мод урттай богинтой гихчлэн одоо уул уурхай салбарт одоо олон мянган хүн ер нь нэг ийм шууд уул уурхай салбар дээр ажиллаж байгаа нэг 50-аас 70 мянга орчим хүн байгаа гэж тийм тоо баримт харсан юм байна. Шууд бусаар нэг 200 мянга орчим хүн уул уурхай салбарт ажилладаг юм байна. За мэдээж энэ дунд чинь бол болохгүй бүтгүү нөхдүүд байгаа. Хүн чанар таарах ч гэдэг юм уу. Эсвэл яадаг юм те. Одоо гулгах ч гэдэг юм уу. Энэ дотор чинь бас маш олон компаниуд байгаа. Энэ дотор чинь бас болохгүй бүтгүү компаниуд байгаа. Тэгэхээр тэр нөхдүүдийг улам багасгахын тулд бид нөгөө ил тод байдал хариуцлагатай уул уурхай гэдэг зүйлийг л түлхүү шаардах хэрэгтэй байна. Тэгээ нэг үе бодвол бас гайгүй болцсон юм болов уу гэж хараад байгаа. Уурхайч тэгж сөргөөр хардаг, уул уурхайч тэр чигээр нь ийм хараар хардаг үзэгдэл жил ирэх тусам багасаад байгаа юм болов уу да. Ялангуяа энэ ковид үеэр ч одоо жинхэнэ уул уурхайч одоо чирлээ шүү дээ. Эдийн засгийг. Тэгээ яг энэ ковид үеэс хойш бол энэ уул уурхайн салбар болон тэнд ажиллаж байгаа хүмүүсийг харж байгаа хүмүүсийн өнцөг бол хамаагүй эрэг болсон гэж миний хувьд хараад байна шүү дээ. Би ч одоо олон таксины жолооч нарт загнуулсан шүү дээ. Нөгөөдөө чинь ингээд муулахтай л эхэлнэ. Би чинь нөгөө аргумент факта тавиал эхэлнэ. Яриад эхэлнэ. Тэнгүүд чинь уурлаад л бараг 5000 гарахаас байсан газар бол одоо 10 бараг торгоод байгаа юм ааш тий. Тэр би чинь нэг хэсэг уул уурхайд ажилладаг гэдгийг бар таксинд хэлхээж болцсон байсан шүү дээ. Воо би нэг хөдөө ажилладаг юм байна гэх. Тэгээ одоо бол цаг үе арай өөр болж байна. Гэхдээ болоогүй. Дахиад бид нэр яг энэ подкаст утга учирч гисэн тийм л байгаа. Яг уурхайчдын дуу хоолой энэ салбар чинь яг юу юм? Яг зөв эерэг тал нь юу юм? Энийг өшөө илүү хүмүүст таниулан ойлгуулах хэрэгтэй байна. Ойлж ерөн сөрөгтлэн ч гэсэн шууд нэг яриалагдах шүү дээ тий. Заавал магтаад байх биш бас болохгүй. Ер нь бол аль болох нөгөө нэг боддоор гаргаж ирмээр байгаа байхгүй шүү тий. Ингээд чи тэр өөртөө уурхайчин гингүүтээ ингээд уул уурхай салбарыг амар магтдаг ч юм уу. Эсвэл ингээд сөргөөр ярих бол амар утгагүй л дээ. Зүгээр үнэхээр яг боддоор юм байна. Болж үтж байгаа нь юм байна. Асуудалтай юм нэг гэж ярмаар байгаа байхгүй. Тийм үстэй. Тэр нь гоё шүү Тий. дээ. Тэгэлгүй яах вэ? Тийм. Тэгэхээр бас энэ подкастыг үзэж байгаа хүмүүсүүд сөрөг комент энэ төр бол бичиж болно тий. Одоо яг уул уурхайчин сөрөг тал нь ийм штэ. Тим гэхдээ аль болох бодит мэдээлэл зүгээр доромжлмааргүй байхгүй тий. Юмнууд комент дээр тавиасаа гэж би бодож байгаа байхгүй. Яг тэр нутагт тим уурхай, тим одоо буруу нөлөөлөл үзүүлээд байна гэдэг ч юм уу. Яг ийм тодорхой баримттай юмар л
тавиад өгөөд бид нар ч гэсэн бас тэр мэрийг бас харъя л да тий. Зарим нь бас мэдлэггүйгээс болж үнэхээр хариуцлагагүй байгаад байна уу? Эсвэл ухамсаргүйгээс болж хариуцлагагүй байгаад байна уу гэдэг чинь бас зүгээр сэтгэлгүй байна уу тий. Тий. Тэгэхээр тэр гол мөрөн ширгээгээд байгаа хариуцлагагүй ил тод биш байгаа нөхдүүдийг бол бас өөгшүүлж болохгүй юм байна. Тий. Гэхдээ ер нь цаашдаа яг Монголд чи одоо яг ингээд 15 6 жил уурхай чи хийсүүнийхээ хувьд яг уурхайн одоо бүх салбарч хуу олон салбарт ажиллаад үзсэн хүний хувьд тэгээд ер нь ийм олон нийтэд илүү харилцдаг хүний хувьд биелээ Монголд уурхайн салбар цаашдаа ер нь яг яах бол гэж чи боддог вэ? Ер нь багцаа байгаа шүү дээ хүлээлт ч юм уу. За чи ер нь тэгэх бах би тэгэх хүсэж чинь гэдэг тийм хоёр юугаа тонцлоо хэлж өгш шүү. Яг би учиргүй салбарыг дүгнэх бодлоос урьдчилаад одоо өөрийнхөө хийж байгаа үзэл санааны юмнууд томчхон ярьчээ тийм. Одоо хүмүүс ингээл VR miners гэл бас зарим сонсон байж магадгүй. Ер нь ингээд энэ уурхай чин гэхлээр нэг юм тоостой шороотой тэгээд нэг гэрээ хайсан нэг гисрүүдл байгаа даа ш. Нэг 14 хоног алга болоод тэгээд нэг мөнгө хэдэн төгрөгийн бараа харуулдаг тийм. Өөрөө ч бас бараагаа ховор харуулдаг тийм. Тэгэхээр нэг иймэрхүү дур зурагтай харагдаад байна. Тэгэхээр альва юмд нэг имиж гэдэг юм чухалтай. Тэгэхээр би имижийг нь жоохон өөрчлөе. Бишээ илүү гоё харуулъя гэдэг үүднээс яг энэ уул уурхайн завгар фэшн гэдэг зүйлийг гаргаж ирээгээд те 2 жилийн өмнө яг юм уурхай чин VR miners бичмдээс гаргасан. Энэ бол зүгээр нэг юм би бол хувцасцаараагүй гэж ойлгож байгаа. Би бол одоо мэдрэмж одоо pride буюу одоо бахархлыг чөлөөт цагаараа уурхайчд маань хотод найз нөхдөд уулзахтаа эсвэл өдөө гадаа эсвэл гадагшаа оронд руу аялахтаа ч гэдэм үү ингээд өмсдөг би уурхайч хүн шүү гэдэг нэг юм identity тийм одоо мөн чанараа ингээд харуулах ийм боломжийг бас олгоё гэдэг юм одоо фэшн үүсгэсэн гэж боддог. Тэгээд улам цаашаа хөгжөөд явах бах. Анх бол би ганц энэ бодолтыг гаргаж ирсэн. Тэгээд одоо бид уурхайч чи өөрөөсөө ингээд цаашаа ингээд хүүдий гаргаж малгай гаргаж тэгээд ингээл явж байгаа. За тэгээд нэг иймэрхүү юмнууд явж байгаа. Тэгээд хоёрдугаарт би болохоор энэ уул уурхай community олон нийт гэдэг юм бол хүчтэй байх хэрэгтэй. Бид нар хоорондоо юм холбоо сүлбэтэй хамтдаа кофе уугаад morning coffee ч гэдэг юм, өглөөний кофе ч гэдэг юм ингээд хотод ингээд нэг юм уулзаад мэдлэг туршлагаас солилцдог те. Ийм байх юм бол бид нар өшөөлөө хүчрэх, өшөөлөө нэгдмэл болох. Нэгдмэл болсны ач тус юу юм гэхээр бид нар салбараараа өшөөлөө яаж урьдчилах юм бэ гэдэг гой санаа шийдлүүд чинь биднээс гарч ирэх хэрэгтэй байна. Дандаа бид нар дарга нарыг эсвэл салбар засгийн газрын бодлого гэхээс илүү бид нар өөрсдөө бас гой ийм нэгдмэл цус санаануудыг гаргаад барьж болно шүү дээ. Чи мэддэг юм надаа өгөхөд би мэдгүй юм нэг нөхчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ салбар чинь бас нэгнээс нэг рүү мэдлэг солилцох хүртэл чинь бас хүчрэх гэж байгаа. За миний хувьд юм байна. Тэгээд уул уурхайн салбар цаашдаа Монголд хэрэгтэй юм уу? Мэдээж хэрэгтэй. Гэхдээ нэг юм бас хэлмээр байна. Одоо яг Монгол нэг юм 80 гаруй юм эрдэс бодис одоо байдаг юм байна л да. За. Одоо минерал гэх юм тийм. Тэгээд мэдээж одоо гол чухлууд нь алт зэсгэл явж байгаа. Энэ бүгдийг байгаа орд бүхнийг бид нар ухна гэдэг бол бас очир зүйл тийм ээ. Байгаль орчин гэдэг ч үгүй юм уу. Миний бодлоор бол энэ орж ирсэн мөнгө бол багтаагүй. Энэ мөнгийг л засгийн газар маань зөв зарцуулах. Тэр явцад манай уул уурхай маань цаашдаа ингээд 3 чиглэлээр ер нь өөрчлөгдөх бах, девелоп хийгдэх бахч би харж байна Монголд. Нэг нь болохоор нөгөө технологийн өөрчлөлт байгаа. Тэгээд айгүй автомашн буюу одоо автоматжуулалт асар их явагдаж байна уул уурхай салбарт. Зүгээр ойрхон жишээ юм бол манай одоо ойдхон гүний уурхайд Sandvik компани нөгөө Scoop хариуцдаг шүү дээ. Ачиж шүү. Газрын доогоор одоо тэр хөдөр зөөдөг юм гол ачааны машин гэж хэлчихэ. Тэгээ одоо ачиж өгдөг машин гэхгүй тий. Тэгэхээр богино тээврийдэг гэх юм уу? Газрын богино тээврийдэг. Тэгэхээр энийг жишээ нь одоо автоматжуулаад одоо офис дээрээс ингэж өдөртдөг одоо PlayStation тоглож байгаа юм шиг баг тий. Болж ирж байна. Хүмүүстэй та автомайн гэдэг YouTube-ээс ч юм хаагаад үзэр хүмүүстэй хэлгээд 1300 м-ийн доор байгаа тэр маш олон тооны хүнд техникийг гадар дээр оффист ингээд хүн баг жоохон жоок ярих юм бол эсхий таавчтай халуун кофе уугаад ингээд яг манай билигийн хэлснээр PlayStation тоглож байгаа юм шиг дэлгэц сараад ингээд байж идэг байгаа шүү. Гэхдээ энэ бол бас асар хариуцлагатай анхаарал шаардсан ажил тийм. Би чинь гүний уурхайд нөгөө ээлжинд төлөв байхдаа яг манай хажуудлын хаалга байхгүй тийм шүү дээ.
автоматик тэгээд их орж гарна. Оператор дээр нь уулзна. Тэдний нөгөө төлөвлөгөө мөлгөн дээр ажилладаг ус учраас. Тэгээд яг хав тэрийг хариуцах нөхдөөдөө ингээ уулзаж явахт бол хотод Шангрилагийн офис дээрээс газрын гүнд байгаа тэр машинуудыг барих боломжтой гэж байгаа юм. Зүгээр л интернет сүлжээний асуудлыг л шийдэх. Real time бүр тэр нь явж байдаг. Нэг joystick хөдлөлтөл тэнд хөдөлж байдаг Шангрилагаас. Тэрийг шийдчих юм бол боломжтой гэж байгаа. Тэгэхээр технологи автоматжуулалтын төвшөнд бол нэгдүгээрт ингэж өөрчлөгдөнө. Уулуурхайн салбар гэж би харж байгаа. Ер нь өөрчлөлтүүд эхэлсэн байгаа тий. Одоо ер нь эхлэн тавигдаад эхэлсэн. Хоёрдугаарт болохоор энэ нөгөө хариуцлагын асуудал, ил тод байдлын асуудал үргэлж яригдсаар ирсэн. Уулуурхайн компаниуд нь бишээ илүү эдийн засаг болон нийгэмд хариуцлагатай байх, ил тод байх. Тэгэхээр энийг гоё хөгжүүлээд явах юм бол одоогийн уулуурхайн салбар бол маш гоё болно. Улам гоё болно тий. Энийг бол угаасаа шаардаад эхэлсэн. Хүмүүс ер нь ойлгоод эхэлсэн шүү. Ойлгоод эхэлсэн тий. Ил тод биш л бол тэр уурхайг бид нар пүүштгэл хэвээр байна. Ил тод бай. Яг зөв. Санал нэг өнөг шүү. Тэгэхээр 3 дугаар төвшөнд нь болохоор нөгөө юу хаадаг. Уурхайчдын нэр үн ирээдүйд өснө гэж харж байгаа. Миний бодлол. Яг тэгвэл улам их чадварыг шаардна. Уул уурхайн салбар өшөө илүү ингээд цэвэршээд ирэхээр тэр уурхайчдын нэр үнд бол дагаад өснө. Одоо ч гэсэн ковидээс хойш бид түрүү нэлээд шүү дээ. Бидний нэр үнд өссөн. Одоо би таксинд нүүр бардам ойлгоход ажиллаа гэдэг хэлэхэд таксины ахвал загнахааргүй хэмжээнд очиж байгаа. Би бол тэгж ярьж салбарыг. Оюутлага такси гэснээс 2-3 жилийн өмнө лөө. Би нэг гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юм уу, гадны одоо нэг компаниудын соёл бидэнд яаж бас эргээр нөлөөлдөг вэ гэдэг талаар хоёулаа жоохон ярмаар. Юу гэхээр би нэг удаа таксинд суугаад 2 жил гарсан юм. Таксинд суунгуудаа ингээ бүсээ бүсэлсэн байхгүй. Тэгсэн чи ах харсан. Чээс оюутлагад ажилт юм уу гэж юу. Тэгэхээр тэр ах бол баян тэр хүмүүсээс зөөдөг мэддэг байдаг байхгүй. Одоо ерөөсөө урд ажилтдаг хүмүүс бол бүсгүй бол байж чадахгүй тий. Одоо юу нэ аюулгүй бүсгүйгээр одоо бүр зуршил болт. Бүсгүй бол нэг л нэг эвгүй. Арын суудлын мууд дээр хаяа суугаа нөгөө бүс мөсөн нөгөө хийдэг түгжээ мөжн байхгүй болохоор нэг л тохгүй эвгүй болчиход байдаг ш. 10 хэдэн жил бүс үүчгээр угаасаа хотод ирээд ерөөсөө ингээл гар шууд автоматар рефлекс болсон. Тэгээд рефлекс болсон гэсээс нөгөө нэг урд бид чинь байга нөгөө гүнд лайф даг штэ тий каплайттай малгай гэрэлтэй. Тэгээ нөгөө гэрт энэ төр юм хийж байгаа. Тэгээ нөгөө бэлигээ байга энэчнээс зүүж явна штэ. Тэгэл юу ч хийсэн юунд ч юусан байга бэлигээ авал өмснө. Тэгээ нөгөө цуслан мослон дээр орой харанхуу ч юм хийж байгаад ингээд гэрэл шаардлагатай болох тий ингээд идэг болчт юм л эсвэл тий. Яг бүр яг рефлекс 10-7-8 жил яг тийм юугаар авчаар чинь. Тэгээд ингээд гадаа юм хийж байгаа ч юм уу шороо мороо газар шууны ажил хийхгүй ингээд бэлигээ хайгаад өө нэр би яг гэртээ байгаа шүү дээ ажил дээр биш. Бүр тийм болдог. Тийм соёл суудаг шүү. Тэгээд гадаадын одоо компани гэх юм уу гадаадын хөрөнгө оруулалтын чухал зүйлс яагаад бидэнд ер нь гадаадын хөрөнгө оруулалт чухал вэ гэдэг талаар биелээ олон жил уурхайч хийсэн хүний хувьд юу гэж боддог вэ? За яг уурхайчин гэхэлэр зарим нэг яг газрын гүнд эсвэл лидер хотоор ажиллаж байгаа уурхайчд маань юу гэдэг одоо яг зарим хүмүүсийг уурхайчин биш бидрэл яг жинхэнэ уурхайчд гэж хэлжсэн тохиолдол би таарсан. Энийг бас хэлчихье гэж боддог. Яг уул уурхайч дангаараа яг уурхайчдаас тогтохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэнд чинь нөгөө төлөвлөгөө нийдэг хүмүүс байна, эдийн засгийн тооцоолдог хүмүүс байна. Орон байр, хоол унд хариуцсан хүмүүс байна, тээвэр логистик байна. Тэгэхээр эдгээр нөгөө нэг дэд бүтцүүд туслах юм салбарууд тэр салбарт ингээ хүчин зүтгэж байгаа. Тэр камп дээр нэг камп дээр бид нар ч бөөнөр байгаа шүү дээ. Тэгэхээр нэг зорилгын төлөө явж байгаа учраас бид нар жишээ нь хоолгүй бол жишээ нь уурхай явахгүй шүү дээ. Тэгэхээр би бол тэр салбараа тэр камп дээр бүх хүмүүсийг л уурхайчин гэж хардаг шүү. Энэ ихтэй миний л бодол. Би бол сонслоо юм. Уурхай сайт дээр ажиллаж байгаа л бол тэгээд тэр уурхайчин л гэж боддог. Тоогооч байсан ч гэсэн. Тий. Ямар бат. Тэг асуулт маань юу байлаа түрүүн? Юу гадаадын хөрөнгө оруулалт яагаад бидэнд чухал вэ? Асуулт маш чухал асуулт байна. Тийм яг хөрөнгө оруулалт гэхэлэр чинь манайх чинь юм лайнлок гэдэг чинь тийм хоёр том гүрний гол байдаг. Тэгээд 3 дахь хөршний бодлого гэд байдаг шүү дээ. Энд дээр нөгөө барууны хөрөнгө оруулалтыг бас бид нэр оруулж ирэх ёстой гэсэн нэг юм геополитикийн бодлого байгаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ маань ямар утга учиртай юм бэ гэж миний ойлгосноор бол зөвхөн Орос хоёрхан гүрнээсээ бид нар нөгөө хараат байж болохгүй. Бусад орны эрх ашиг хөрөнгө оруулалт байж иж
бидний бас магадгүй нөгөө security буюу нөгөө аюулгүй байдал тийм ээ. Энэ маань баталгаажж яадаг гэж л ийм туршлага байд юм байна л улс харилцаанд. Тэгэхээр би барууны хөрөнгө оруулагчдын том төслүүд өшөө илүү дахиад нэг ганц хоёр нэмэгдээсэй гэж хардیں۔ Яагаад баруун гэхлээр би Орос Хятад хоёр гүрнээ бол нэг одоо муулхан наашин. Ер нь бол энэ хүмүүс бол одоо энэ орнууд маань болохоор илүү коммунист хаалттай тий нэг диктатор одоо удирдлагатай тэгээд зарим хүмүүс бол шууд нам тардаг ч гэдэг юм уу илүү ил тод биш байгаад гэдэг бизнесүүд нь Монголд явуулж байгаа. Тэгэхээр барууны хөрөнгө оруулалттай Европ, Америк юу гэдэг Австрали ч гэдэг юм уу тий барууны хөрөнгө оруулалттай энэ төслүүд яад юм бэ гэхээр зөвхөн Монголын татварын байгууллагууд ч гэдэг юм уу хийлгээ айлч гэдэг юм уу энэ хяналтаас гадна олон улсын аудит хүний эрх ч гэдэг юм уу хөрөнгө оруулагчдын аудитууд ч гэдэг юм уу маш их олон ийм аудит төр жил болгон орж идэг шалгагдаж идэг энэ бизнес яг зарчимтай явж байгаа юм уу анхны нөгөө хөрөнгө оруулалтын зарчмаараа явж байгаа юм уу үгүй юм уу бүх мэдээллийн бүр ил тод ингээд бүр олон нийтийн сүлжээ интернет тавцсан платформ дээр ингээд 50 репорт явуулдаг байхгүй. Тийм учраас ил тод байдал бол одоо бусад орнуудын хөрөнгө оруулагчдыг бол нэгдүгээр нэг юм. Хоёрдугаар хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйл маш чухал байгаа шүү дээ. Хувийн орон зай гэдэг юм. Хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйл дээр бол маш их анхаарал хандуулдаг. Тэгээд энийг дэлгэрүүлж ярих юм бол маш олон хөтөлбөр жишээ нь манай уурхаа дээр байдаг л та. Өдөр бүр хүндэтгэе. Эсвэл my voice ч гэдэг юм уу. Болохгүй бүтэхгүй юм байвал шууд мэдээлэх юм сувг мөг. Тэр нь болохоор нөгөө компаниас хараад бус компани байгууллага авч явдаг ч гэдэг юм уу. Тэгээ ингээд одоо өөрсдийгөө ингээд цэвэршүүлэх гэх юм уу дархлааны системтэй гэх юм уу. Одоо юу гэдэг зарим ингээд нэг юм уурхаа чинь ингээд тэр захирлын хамаат энэ захирлын үеэлдүү гинлээ мэлээ гэл юм баах нэг юм алтан уурагч гэдэг юм уу те. Иймэрхүү юм алтан уураг юм бол ерөөсөө байх боломжгүй. Одоо барууны хөрөнгө оруулалтын юм том уурхаа төр бол хяналт шалгалт маш сайтай. Тэгээ одоо олон хүн надаас байх асуудал юм дөө. Оюутлахад нэг хүүгээ оруулчмаар байна. Тэр ахыг чи оруулчмаар байна ч гэдэг юм уу. Тэр ерөөсөө маш бүтшгүй зүйл. Би ингээл яриад оруулцдаг ч гэдэг юм уу те. Тийм амар. Тийм энэ подкастаар бас нийт хамаатны садан бол найз нөхдөд бас мен дэвшүүлэхийн сацуу. Одоо надтай яриад ямар нэгэн байдлаар ойлгоод ажилдаа оруулна гэж байхгүй. Тийм байхгүй маа гэдэг бол бас дахин хэлмээр байна. За баярлалаа гэдэг. Болч байгаа юу? Нэг дотор онгоогоо явуулчихлаа гэдэг. Болцсон уу? Асуулт дээр л болцсон уу? Тий. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалт шууд болон шууд тусаар одоо Монголын эдийн засагт одоо маш их нөлөөлдөг. Одоо хоёулаа тэр нарийн тэр ширээ тоог нь мэдгчгүй юм тэрийг яриад хүмүүс ч сонирхолтой биш бах тий. Тэр датаг нь ярьсан ч тэгээд нэг компаниг бид нөгөө магтсан болчихлоо. Тий. Гэхдээ ямар ч гэсэн товчхондоо сая биелигийн мэдэрч байгаа ярьж байгаагаар надад ч гэсэн тийм мэдрэмж төрж байгаа нь юу гэхээр одоо нөгөө уул уурхай салбарыг гэхдээ хариуцлагатай ил тод уул уурхай салбарыг гэж яриад байгаа шүү бид тэр онцч тийм үстэй билээ. Тий. Тийм салбарыг хүмүүс маш их гоё эргээр хүлээж авдаг болж байна. Тэгээд цаашдаа яг энэ салбар илүү гоё хөгжөөсэй л гэж бодоод байгаа шүү дээ тий. За өөр биелээд нэмж ярьж одоо сонирхуулахаар би нэг зүйлийг хэлдэг гэж бодоод байгаа нь бид хоёр яг нөгөө камерын дээр гарч байгаа болохоос биш ард маань бас зөвлөж байгаа хамтарч байгаа юм залуучууд манаас байгаа шүү. Тэгээ манай продакшны залуучууд байгаа. Подкастын бас зөвлөх баг байгаа. Тий тэр залуучуудаа нэрийг дурдж явсан дээр хоёлаа. Тий манай одоо Батбаяр ер нь хам суужаа ярилцсан дээр. Тий. Угаасаа зарим юм дугаар дээр би чинь хөдөлж амжихгүй бол манай нэм шиг бай манай тулгаа байна. Эдгээр залуучууд манаас оролцоод хөтлөгч хийх боломжтой. Тэгэхээр энийг нэг хүнээс хамаарсан платформ биш гэдгийг хэлмээр байна. Яг хуу санаачлалын бид нар гараа явж байгаа ч гэсэн энэ бол одоо юу юм аа? Нэг хүнээс хамаарсан зүйл биш гэж л харж байна да. Хамтдаа гоё болгоно. Тэгээд зочид болгон үн цэн нэмнэ л гэж харж байна. Тэгээд бидэнтэй бас холбогдоод түрүүн нөгөө гүний уурхад автоматжуул дээр толгой зөгч байгаа сэндвик гэсэн тий. Тэгээ сэндвикийн маань одоо тэгээ өөр юу гэдэг доор ажиллаж байгаа Орика, Дайн одоо юу гэдэг тий бүх компанийн маань бас бидэнтэй хамтарч ажиллахаар бас холбогдож болно чөлөөтэй. Тэгээд өөрсдөө компаниг бас үйл ажиллагаагаа танилцуулдаг ч юм уу тийм ээ. Тэгээд зөвхөн оюутлага дээр ажиллаж байгаа гэхгүйгээр одоо бусад ер нь Монголд гоё хариуцлагатай ил тод уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань бас бидэнтэй холбогдоод сайхан ярилцлаганд ороод өөрсдөө гоё дурсамж бүтээгээд өөрсдийнхөө үйл ажиллагааг бас бусдад сайхан танилцуулаад бидний
контентын манаас ивент итгэгчээр хүртэл бас ингээд хамтраад урт хугацаанд хамтраад ажиллах боломжтой шүү гэж хэлээд байгаа шүү дээ. Зөв. Тэгэлгүй яг одоо юу гэдэг уул уурхайн салбарын Монгол контент юм эсвэл баажи ялалт малалт янз бүрийн ингээд хүлээлтээр харж иж магадгүй. Гэхдээ бид нар нэг амар сериосны биш бас хитрхи нэг тийм маазарсан биш те. Яг алтан дундчийг л камер тавьчаал архитаа суугаад бариад явъя гэж бодоод байгаа. Тэгээд одоо жишээ зүгээр яг төсөөлөл өгье л да. Одоо манай Эпирок байна, Сандук байна, одоо өөр Мехлопат те. Одоо ground support-ын ингээл зөндөө гой юм хаалаа байна гэрэлний те. Ийм гой брэндүүд, компаниуд байгаа. Тэдгээр компаниуд маань бас бидэртэй холбогдоорой. Бид нар бас яг ийм гой технологийн уул уурхай нэг юм шинэлэг технологийн компаниудыг бол бас дэмжихэд бас айгу таатаад байх болно те. Тэндээс бас зочин төлөөлөгч, техникч юу байна оролцуулаад бид нар бас хийвэл гоё баг. Одоо жишээ нь энэ ширээн дээр ингээд яг Эпирокийн өрөмний толгойч гэдэг юм уу. За хаалогийн гэрэлний нэг хэсэг байдаг ч юм уу те. Одоо тэр засварын компаниудын ингээд багаж хэрэгслүүдээс байдаг ч гэдэг юм уу. Ингээд ингээ гоё өрж жагаад ийм подкаст байвал амар гоё юм техникэл вайптай, дүр зурагтай ийм гоё подкаст болж амлах болов уу гэж бодож байна. Тэгэхээр уул уурхайн салбарт одоо supply болон technical support үзүүлдэг маш олон олон улсын брендинг ийм компаниуд бол байгаа шүү дээ. Тэгэхээр энэ компаниуд манаас холбогдоорой. Хэдүүл энэ подкастаа салбарынхаа одоо community voice олон нийтийн одоо дуу хоолой болох үс ирээдүйдтэй ийм подкаст хамтдаа гоё болгоцгоё гэж би уриалмаар. Нийт одоо хариуцлагатай тэгээд уул уурхайг хөгжүүлэхэд оруулж байгаа бас тодорхой хэмжээний хувь нэмэр гэж хараад байгаа шүү дээ. Билээ зүг биз дээ тий. Тэгэлгүй байх юм. Тэгэл одоо нэг орж байгаа зочны маань ард хамгийн бадаал 3 4 хүн байгаа шүү дээ. Тэгэл тэр хүмүүс маань ч гэсэн илүү одоо аав нь юу хийгээд байгаа, ах нь юу хийгээд байгаа, ээж нь их чинь юу хийгээд байгаа гэдгийг хүүхэд нь яг ямар ажил хийдэг гэдгийг илүү ойлгох ийм гоё контент прожект болж байгаа гэж болгоно гэж бид төр зорж байгаа тий. Тэгээ мэргэжил бүхэн сайхан тий. Уул уурхайх хамгийн мундаг гэж би хэлмээр байна. Гэхдээ бид хоёр бол одоо энэ одоо олон нийт уул уурхайн олон нийтийг бас тодорхой хэмжээнд ингээд төлөвлөлт яриад сууж байгаагийн хувьд бол яг уул уурхайн мэргэжлийг сонгох гэж байгаа. Эсвэл энэ салбар руу орё гэж боддог залуучууд ч байт юм уу тий. Суугаа битгий солиорой. Манай подкаст эпизод болгоныг үзээрэй. Маш сонирхолтой зочдууд ингээд оролцоод явах болно. За яг албан ёсны 1-р одоо дугаар first episode удахгүй бичигдэн. За энэ дэр бол одоо маш гоё зочин оролцож байгаа. Үнэхээр гайхалтай зочин оролцож байгаа. Энэ сувгийг та бүхэн маань үзээрэй. Тэгээд 4-р сарда чадвал бид нэр багтаан эдит хийгээд ингээд янзлан амжихгүй бол бид 5-р сарын ихэнд ч юм уу тий. Тий, ер нь багтайл гэж үзсэн дээр хаа тий. Гоё продакшныхаа ойлоо ярилцлага дуусчаад ер нь гоё залуучуудаа продакшныхаа залуучууд. Продакшн гэдэг нь одоо нөгөө нэг яг камерын одоо ард байгаа. Тэгээд эдит монтаж хийх тэр залуучуудаа хэлж байгаа шүү. Уурхаа дээрс нөгөө продакшны баг гэж байдаг учраас ингээд андуурч яах вэ? Хойлж солих вэ? Entertainment продакшныхаа залуучуудаа ярилцаад хэдлээ бас юугаа. Ер нь бол би 4-р сардаа л гаргачих юмсал гэж бодож байна. Энэ сартаа багтаагаад гэж бодож байна тий. За тэгээд саяын биелигийн маань хэлснээр өнөөдрийн дугаар бол ерөөдөө интро буюу барыг танилцуулах. Тий. Баргасаад ах байхгүй зүгээр танилцуулахын дугаар байсан. Тий. Тэгээд хөтлөгчөөр одоо анги сайхан буюу Рома миний бие биели буюу бэлгүүн дайг. За бэлгүүнэ битээр ингээд явна. Тэгээ хаяа бэлгүүнээ маань завгүй би одоо хөтлөх би одоо эзгүү биелийг хөтлөх. За тэгээ манай арын албаны залуучууд манаас оролцох хөтлөх юм гоё дугаарууд болох юм аа. Ер нь би бол ховдоо жоохон хүлээлт өндөртэй байгаа. Үнэхээр гоё болно гэдэгт итгэлтэй байна. Явн чангарна гэдэг чинь. Өөс явн чангарна тий. Яг л дараагийн дугаар дээр би V minus өвсөж ирээд байна. Энэ Ромод бодолт байгааг найдсан байсан ч одоо байдгүй юм байна. Тэгээд би одоо өөрөө дараагийн дугаар дээр бэлгэлэхээс камер мөн тайлал өмсөлнө гэх тий. Нөгөө сайн үлсийн аян их хийдэг штэ. Сайн үлсийн аян яг ямар аян хийв. За яагаад гэж асуух орж та хаашаа мэдээ сайн үлсийн аян бол сайхан сэтгэлийн үднэс л болж байгаа штэ. Тэгээ сайн үлсийн аянгуудаасаа онцлох одоо тэр маань бол үнэхээр одоо юу гэдэг юм те онцлох юм сайхан болсон гэдгийг нэг жоохон ярьж өгөөч шүү. Charity гэдэг тэгээд одоо сайн үлсийн аян гэл fundraising event ч гэдэг юм уу. Ингээл бид нар чинь
уурхай дээр олон ивент хийсэн. Тэгээд миний хувьд бол 30 орчим сайн үлсийн аянд оролцсон байна. Заримыг нь одоо өөрөө санаачилсан байна. Тэгээд манай уурхай дээр ч одоо тогтмол 7-8 хүн байдаг. За амарч байгаа нийлээд 10 гаруй хүмүүс байна тий. Тэгэхээр энэ чинь нэг бараг юм нэлээд том юм сумын төвшгөл байхгүй юу? Тэгэхээр энэ дунд амьдрал өрнж идэг. Сайн ч юм болж идэг. Бас зарим нь хөөрхөө өвдөж зовж идэг тий. Энэ хугацаанд яг өөрийнхөө боломжийн хүрээнд манай оюутлахын авиаслаг залуучуудтайгаа нийлээд, сайн сэтгэлтэй залуучуудтайгаа нийлээд нэлээд олон сайн үлсэн хийсэн байдаг. За тэгэнгүүт бас зарим нь бодож магадгүй. Энд ч одоо энэ хүнд л хамдах юм шүү дээ гэд бас ингээд ямар ч хамаагүй хүмүүс бас их орж ирэн л дээ. Ог танихгүй чал гадны одоо юм хүмүүс. Тэгэхээр миний хувьд бол яг уурхай дээр мань ажиллаж байгаа хүмүүсийн хүүхэд ч юм уу, яг төрсэн ах эх чинь ч юм уу, эсвэл өөрөө ч гэдэг юм уу, ийм хүмүүст л боломжтой хэмжээнд спорт үзүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн байдаг. Тэгээ яг нэг талаараа энэ чинь буян миний хувьд бол ингээд нэг юм хүн туссны дараах мэдрэмж их дуртай л та. Тэр хүн ингээд зов зүдэрч гисэн би тэр хүний хувьд цөөхөн боломжуудын нэг болцсон ирдэг. Тэгээ миний хувьд бол яг гүн уурхайд жишээ нь ажиллаж байхдаа 2-3 сая усан зохион байгууллаа. Нэлээд олон хүүхдүүдэд бас их тусалсан. Янз бүрийн хор тавтартай ийм хүүхдүүд тусалсан. Тэгээ хүүхдүүд бол их нэгдгсэн байдаг. Тэгээ бид нар бол ирээдүг маш их хайрлах хэрэгтэй учраас яг хүүхдийн сайн үйл сайн дээр бол би бол нэлээд оролцож дэмжиж ирсэн манай ажилчид хүүхдүүдтэй. Тэгээ сайн үлсийн аянг бол хүн ганцаараа хийхгүй. Тухайн хүний хамт олон манай одоо стуулдаг хуурдаг найзууд нийлэл хамтдаа тусалж байгаа нэг юм тэр хавьдаа л болж байгаа нэг юм сайхан үйлс. Тэгээд яг зөвхөн хүмүүсийн өвчин цуглангоос гадна бид нар ковид үед бас оюутлахын маань нэлээд 100 гаруй сая төгрөгийн хандив цуглуулж бас улсад хандивлж ирсэн. Энийг бас компанитайгаа ч олон нийттэйгээ хамтран зохион байгуулсан. За мөн манай оюутлахад ч нэлээд том хөрөнгө оруулагч нэг Австрали орн байдаг. Австрали экспатууд ч их байдаг, тий. Австралийн айхтар төмөр болов да хэдэн жилийн өмнө. Тэр чинь урьдчилан билүү? Үгүй. Нэлээд 4 жил байна уу? 4-5 жил өмнө. Нэлээд том юм галт төмөр болсон. Тэгээд тухайн үед Риотонтойгоос нэг юм уриалга гараад ямар нэгэн Риогийн уурхаагаас ингээд нэг юм мөнгө босгох юм бол тэрийг майч хийх буюу ижил дүнгийн Риотонтойгоос хандуулнаа гэдэг. Тэгээ бид нар чинь нэлээд кампайн одоо хөтөлбөр явуулаад одоо яг л ажилчид Монгол ажилчид тий. Тэгээ бид нар чинь тэрүүгээр айгүй гоё сайн зохион байгуулсан. Манай монголчууд ч гэсэн айгүй сайхан ханд өргөсөн уурхай дээр байдаг монголчууд тий. Тэгээд тэгсэн чинь австралчууд маань маш их баярлсан. Тэгээд дотоод сүлжээд ямар гээд тэн дээр ингээд оюутлахын майнинг сайтаас одоо ийм хэмжээний хандвыг бий болгосон байна. Австралид ингээд галт төмөр эсрэг хандуулж байна гэдгсэн нэгсгэл вайрал болсон. Дотоод сүлжээгээр хүмүүс чинь баярлал. Тэр дотор ингээд комментиг харж хахад Австралиас ингээд австрал хүмүүс ингээд коммент хийж байгаа юм л та. Монголчуудаа баярлалаа. Оюутлах гэдэг бол зөвхөн уурхай биш юм байна. Оюутлах гэдэг бол ийм маш гоё юм community байд юм байна. Ийм тийм гэл ингээд талархсан ингээд комментүүдийг хараад айгүй хурам авчихсан. Тэгээд энэ хүү сайн үлсийн гоё янз бүрийн юм санаачлагын маань дэмжиж оролцдог одоо найз нөхөд дүүнэрт ах нарт бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ их олон сайн үлсийн би ганцаараа хийн гэж байхгүй. Тэгэхээр энэ тусалсан бүх хүмүүстээ дахин баярлалаа гэж хэлье. Монголд одоо уул уурхай салбар угаасаа ингээд цаашдаа нэлээд улмал одоо сайхан хөгжинэ гэл ингээл хэдлээ тийм итгэл үнэмшилтэй хүлээлттэй тийм өөрчлөлтүүд гэсэн байгаа штэ. Жин тэр ярьснараа хүмүүс уул уурхай ил тод хариуцлагатай уул уурхай салбарыг илүү их ойлгодог болж байна гэд. Шууд болон шууд ус байдлаар бидний эргэн тойронд дэлгүүр оршоо. Тэг өчтөр бас бактлистийн ярилцлаган дээр комедийн амраатай ярьж хахад би маазарчсан. Манай доотлын дэлгүүрийн шар харирны борлуулалт хүртэл нэмэгдэж байгаа хэвчээ тэгээд тэрэн шиг одоо ингээд эргэн тойрны бидний эргэн тойронд байгаа хүмүүст хүртэл ингээд тодорхой хэмжээгээр нөлөөлөд байгаа шүү дээ. Тэгээд уул уурхайн салбарыг сонгохоор шийдэж байгаа одоо шин залуу одоо дүүнер байгаа шүү дээ. 10 жилээ төгсөөд оюутан болж байгаа ч юм уу те. Энэ залуучуудад ер нь юу гэдгийг нэг
Ахмад урхачин байна да. Ахмад гэдэг зүгээр олон жил 15 6 жил ажилласан хүний өвч. Бусдаар бол бид залуу хүмүүс шүү дээ. Арай олон оймс хэлээсэн туршлагатай уурхачин хүний үед за ахын дүүнэр нэг тэрэн дээрээ анхаараарай. Тэгээрээ Монголд ирээдүйд уулуурхаа ингэхэр байна шүү гэд биелийн ахын зүгээс нэг зөвлөгөө өгөл өгөх. Гой асуулт наа. Тэгээд яг уулуурхай салбарыг харж байгаа, сонирхож байгаа ийм залуучуудаа хандаад хэлэхэд бол нэг гурван юм чухал юм болов гэж хараад байна л да. Нэг нь болохоор дасан зохицох чадвар. Яг тэгэхээр уулуурхай дээр бол одоо ийм тансаг орчинд ховс суугаад ингээд одоо юу гэдэг ингээд орчин хэцүүлтэй хөдөө орон нутагт тоос шороо, салхи шуурга, бороо, халуун нар дээрээс нь гэрээс хол гэдэг чинь сэтгэл зүйд амар нөлөөлж байгаа. Тэгээ гэр бүл хайртай дотн одоо хүмүүсээдсэн найз хотоос олох учраас дасан зохицох чадвар бол номер 1 одоо зүйл гэж харж байна. Дасан зохицох чадвар. Тэгээ энэ талаар өшөө илүү өөрийгөө гоё юм одоо юу гэдэг давтаарай. Энэ чадвар надад чухал юм байна гэж бодоорой гэж би хэлмээр байна. Хоёрдугаар асуудал болохоор төсвөр төвчээр. Яг орчин хэцүү байж болно. Ажил нь бас хэцүү. Хүнд хэцүү нөхцөл ажилтдаг те. Сэтгэл зүйн болоод би физиологийн төсвөр төвчээрээ маш сайхан бэлдэх хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй. Гуравдугаар оюут гүн одоо уурхай гэхээр л ийм хүнд машин механизмаар төсөөлөгддөг. Гэтэл тэнд зөндөө хүмүүс байх. Дарах зэрэг хамтарч ажиллах хүмүүс. Чиний ирээдүйн магадгүй хань ижилчин ч тэнд байхыг хүсэхгүй. Ирээдүйн зөндөө олон найзууд ч гэсэн тэнд байх. Чи уулуурхад очих юм бол хүн хүнтэйгээ илүү ойлголцох буюу одоо хүнтэй харилцах чадвар дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Бусадтай тийм хэцүү нөхцөлтэй байгалийн хэцүү нөхцөл бусдад зохицож одоо ажиллах чадвар хүнийг ойлгох. За яг нөгөө эмпати гэдэг чинь нөгөө бусдыг ойлгох чадвар. Хүний гутланд өөрийнхөө хөлийг хийгээд үзэгдэх шиг нөгөө зүрх зүг шиг бусдыг ойлгож анзаарах чадвар аягүй чухал байгаа. Тэгээд soft skill буюу нөгөө мэдрэмжийн чадвар. Одоо угаасаа тэгээд юм хөгжсөн учраас яг энэ гурван чиглэлээр бас нэг юм уншаад одоо ChatGPT ч юм уу Google ч юм уу эсвэл номын санчид юм энэ чиглэлээр энэ гурван зүйлээр өөрийгөө би сайн бэлдээрээ гэж л захимаар байна. Окей, баярлалаа. За хоёул юуг нь одоо эдийн засгийн өрөө гэж нэрхэ болъё л да билээ. Нэг асуулт асуугаад ерөөхдөө бас ярилцлага хоёул товчлох уу? Өндөрлөх үү гэж байна шүү дээ. Эдийн засгийн өрөө гэж нэрхэ болъё. Энэ бол өсөд тодорхой. Бидний эргэн тойронд байгаа хүмүүст шууд болон шууд тусцаар зөндөө их нөлөөлж байгаа. Оюутлогоо гэдэг энэ том төслийн хамгийн их одоо юу гэдэг чиний бахархдаг гэх юм уу тааламжтай байдаг. Одоо хинт ч байсан уулзаад ингэ бахархалтайгаар ярих тэр нэг бидэнд өгж байгаа тэр өгөөч нь юу гэж чи боддог вэ? Би бол 7 бодолтойгоо должин эмээгийн тэтгэвэр төртөл хувнээрээ оруулж байгаа л гэж боддог шүү дээ. Уулуурхаагаас гарч ирж байгаа орлого яг ганц оюутлогоо гэхээсээ илүү энэ хариуцлагатай ажиллаж байгаа ил тод мэдээллүүдээ ингээд олон нийтэд тавьдаг, тайлагнадаг. Уурхай бүрээр, уурхайчин бүрээр би бахархаж санал өгнө. Бид нар зөвхөн өнөөдөр нэг татвар нэрээр мөнгө өгöd байгаа биш. Бид нар яг Монгол улсынхаа бүх 21 аймаг хэдэн сумч үлээ тийм. Энд бидний өгсөн татвар бүгд очиж байгаа. Цалингаас ч тэр уурхаагаас ч тэр авж байгаа бүх татвар Монгол орон даяар тарж байгаа. Цагдаа болдоогийн цалин. Одоо увсад суугаа урнаа ихч те эмчтэй тэр үний цалин тэтгэврийн өгчүүл хамгийн багадаа 30-аас 40% нь уурхайчтай оруулж өгч байгаа мөнгө шүү гэдэг л хэлмээр байна. Энүүгээр ч гэсэн барахдаг. Тэгэхээр бид нар бол бидний оруулж байгаа татвар оруулж байгаа энэ хөлс хүч энэ Монгол орон даяар дэмжлэг төсөв болж тарж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар заавал хүрч байгаа. Тий. Ямар нэгэн байдлаар хүрээгүй сум гэж байхгүй. Хүрээгүй нэгч хүн гэж байхгүй. Хүн гэж байхгүй. Хүн гэж байхгүй. Тий. Тэгэхээр яг уу би нэг янз бүрийн юм улс төрийн ингээл пропагандууд явж идэг, янз бүрийн юм үйл ажиллагаанд явж идэг. Тэн дээр нэг хэвлэлийн магуурал дээр нэг тэтгэврийн өгшин зайлвал ярьж ин л хоёулаа зогсоо гэл. Зогсоохгүй болохгүй байна гэл тий.
Окей. Ядаа сайжруулъя гэж хэлдэг ч юм уу тий. Тэгээ зогсоох гэхлээр чинь эмээгийн тэтгэвэр яах вэ тий. Эмээ өөрийнх нь тэтгэврийг яаж бий болж байгааг сайн ойлгох хүч гэх юм уу. Тэгэхээр зүгээр буруудах юм шиг мэдлэхгүй ч юм уу одоо юу гэдэг. Тэр талаас нь биш л дээ. Тэн дээр зүгээр яхаа зарим ингээд ойлгомж хүмүүс одоо энэ талаар ойлгохгүй хүмүүс байх шиг байна. Гэтэ яг it's okay. Уул уурхайн салбар нь өшөө илүү улам бил тодож байна. Өшөө илүү ойлгогдож байна. Өшөө илүү тэр нөлөөлөл нь уусаа харагдаж байгаа. Тэгэхээр манай нэг уйдлага нь өөрөө өгдөг шүү дээ. Эрдэс соёлгоос эрдэм мэдлэг уур чадвар бий болгоно гэж энэ үнэн байхгүй. Уйдлага дээр өнөөдөр ирээд маш их мэдлэг туршлагыг гадаадын мэрэгчлэнүүд буюу экспатуудаас аваад тэгээд цаашаа бүр ингээд гадаадын уурхад өшөө илүү өндөр цалинтай тий. Экспат болчихсон гадаад мэрэгчлэн болчихсон хүмүүс байна шүү дээ. Аргентинд байна, Чилд байна, Австралид бүр олон байна. Чиг миний ярих гэсэн юм ярьчих. Тий. Индонезид байна. Индонезид тий. Америк, Канад. Тэгэхээр энэ бол гайхалтай. Одоо нөгөө бид нар чинь ингээд уул уурхаагаа яах вэ их үү гээл анх дээр үед боддог л байсан 2000 оны ихэр ч юм уу. Одоо 2020 онд бол гадагшаа бид нар гадны уурхай дээр очиж экспертиз хийдэг болсон юм шүү дээ. Экспорт хийдэг болсон юм шүү дээ. Тэгэхээр энэ цөөхөн Монгол одоо манай хүн амтай харьцуулах юм бол бид нар бол нэлээд л мегамайнд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ сайнны дохио өшөөлөө том төслүүд орж ирэхэд манай уул уурхай мэрэгчлэнүүд бол би бол бэлэн болцсон л гэж хараад байгаа. Олон хэлцсэн. Одоо олон яг тийм юу гэдэг явсан үеийн үед ингээ харахад we are ready. Одоо дараагийн уйдлахад дээр бол бид нар бэлэн л гэж харж байна. Яг хүн хүчний хувьд бол мэрэгчлэнүүд гол нь тэр айл болох хурдан л одоо тэр хөрөнгөөр олт юм. Би бол яг нэг юм өөдрөг хүн гэсэнд энийг хэлээгүй шүү. Энэ яг бодит үнэн шүү. Ромоч гэсэн санал нэг байгаа. Тэгээ сая Билли бас яг миний бодож ирсэн зүйлийг хэлчихлээ. Юу гэхээр одоо миний эргэн тойронд байна. Би ч нөгөө хууч Респор хэлцдэгсэн чи мэдчихэж байгаа тийм. Тэгээд одоо Эрзэн жигшний өвчтгсөн бэхлэгийн багт ажиллаж байгаа. Манай Респороос нэг залуу, яг миний супервайзер байсан залуу одоо үүнэ манжаараас бахархаж байгаа шүү. Гадагшаа экспатер явчлаа. Одоо миний позишн дээр ажиллаж байгаа манай Эрзэн жигшний тулгаа гэж залуу. Би тэгтээ уулзч танилцж байгаагүй л дээ. Одоо Индонезид бас экспатер яг одоо мэрэгчлэрээ газрын гүний хүчтгсэн бэхлэгээ гэдгээр ингэж явж байна. Австралид миний нэг зүс таних залуу одоо чи би нэрийг мартчихжээ чиний пост оруулжсэн. Тэр нэг залуу байж гин. Тэгээд ер нь ингээд танихгүй хол ойрын зөндөө олон хүмүүс гадаад руу экспатер буюу бүр мэрэгжилтнэр нэгсэндээ өөрийн ур чадварыг тэнцээ очиж зааварлахаар ингэж явж байна. Тэгээд тэднэрээ үнэхээр их бахархаж байгаа. Одоо Монголд би ч одоо яг гүн рүү ороод 7 жил 7.5 жил болж байна. Илүү өөр уурхад нэг жил шахуу ажилласан гэдэг чинь 8 жил хагас уурхад ч болцсон байна. Би ч уг нь урлагийн хүн шүү дээ чи мэдэх үлээ. Би ч дуу чимээний найруулагч хүн шүү дээ. Юу нэ? Дуу чимээний найруулагч. Дууны найруулагч. Одоо манай ангийн хүүхдийн сууж байна. Дуу чимээний. Одоо нөгөө манай найруулагч нар чинь тайзных дэлгэцийг дуу чимээнийх ингээд салбарлаад явчихдаг байхгүй. Тэгээ уурхад ч болсон. Манай гүнд чинь бүр уран зураач залуу хүртэл. Уран зураач тийм шүү дээ. Манай хин төгсөө гой зурдаг тийм. Тэгээд хэлэх гээд байгаа санаа нөх юм бол манай одоо Монгол залуучууд ер нь л одоо яг нэг өөрсдийнхөө тухайн техник эзэмшсэн одоо өрөм байвал өрөм юу гэдэг тий. Одоо Респор, Эрзэн инжекшн, Жамбо, Кабелтек, Болтек гэдэг ч юм уу. Ер нь л тухайн эзэмшиж байгаа тэр техниктэй бол үнэхээр аль ч орны ямар ч одоо хүнээс дутхгүй. Манайч хурдан сурдаг. Тэгээ нөгөө ёстой чиний хэлдгэр өгшөө дасан зохицох чадвар амар сайтай юм шиг санагдаад байна. Нөгөө нүүдэлчин гейммен нөлөөлдөг яадаг. Монголоос одоо үнэхээр яг ингээд ажилтаа хариуцлагатай юм залуу ямар ч одоо Монгол залуу аль ч орны ямар ч уурхад утсан хийж голгохдохгүй гэж би боддог. Одоо жишээлбэл би чинь нөгөө хуучин Респорт тогтоо 2 өрм эрэхтэй байхгүй юу? Одоо яг тэр өрмөөрөө одоо ингээд жоохон мартхан ч л байна. Гэтэ эргээд одоо дороос хандчих юм бол тэр өрмөөрөө одоо би аль ч уурхад очиход ажиллах одоо ажиллах асуудал боломжтой гэдэг би өөртөө тийм итгэлтэй болж байгаа хөөх. Тэгэхээр бид нар одоо энэ төсөл орж ирснээрээ дэлхийн хэмжээний мэрэгчлэтнүүд бэлтгэж байгаа гэж би харж байгаа. Хамгийн гоё зүйл нь. Одоо би уурхатай холбоотой одоо гоё зүйлээр яг хөө тэр өөр олон зүйлийг ярьж болно. Гэхдээ хамгийн миний одоо хинт ч одоо ам бардам хэлэх зүйл бол энэ. Дэлхийн чи ч гэсэн хөшөө дэлхийн хэмжээний
одоо мэрэгчлэн бол бэлтгэгдсэн байна. Одоо кампаар үздэг ч юм уу, скетчлэр байт юм одоо яад энэ мэдгүй. Би болохоор одоо илүү операшн талдаа тий. Дээрэс нь хамгийн одоо секси зүйл нь бол хамгийн гоё зүйл нь бол safety. Тий. Safety бол үнэхээр супер. 1.5 м өнөөс дээш өндөр төр чи өндөр уналтаас хамгаалах хэрэгслгүй ажиллах юм бол чиний одоо юутай гэрээтэй чи ярина гэж байгаа байхгүй. Энэ тийм айлгаад байгаадаа биш, чиний аюулгүй байдлыг бүр үнэхээр супер уг нь бол хангаж чадчихаа. Тэгээд манайхан заримдаа бас жоохон хаанга ч юм уу өөртөөсөө болоод ингээд ганц нэг асуудал гарах тийм тохиолдол байсан. Сүүлийн тэр бол эрс багассан. Тэгээд safety бол үнэхээр бүр хамгийн өндөр түвшинд байдаг гэдэг бол надад их гоё таалагдчих. Safety дээр ингээд жоохон deep dive гэх юм бол манай дээр чинь critical risk management буюу ноцтой эрсдлийн удирдлага CRM. Тэгээд энэ ноцтой эрсдэл яагаад ноцтой эрсдэл гэж туснаа авч үзээд байна гэхээр хүний амнаас шууд одоо нэр өгдөг тийм. Тэдгээр юудуудыг категорижуулвал ингээд гаргаж ирээд тэгээд яг энэ дүрмүүдийг одоо юу гэдэг хэрэгжүүлэхгүй бол зөрчих юм бол шууд хөдөлмөрийг ирээд тусалдаг. Маш хатуу залттай шүү дээ. Хин нэг юм өөрийгөө эсвэл бараг амнаас нь хохирох хэмжээний эрсдэл гаргаж ирж үзэж байгаа учраас одоо өдрийн гэрийн туслах хүртэлх арга хэмжээ хүртэл авдаг. Энэ ч бас нэг талаасаа зөв байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ гоё менежмент ч гэсэн ингээд бос дуурхай муурхай дээр хэрэгжүүл бас гоё байхгүй тий. Ер нь бидний дараагийн дугаар дээр бас энэ safety аюулгүй ажиллахны чиглэлээр том экспертийг бас өөрж оролцуулах л байна. Зайлшгүй орох шаардлагатай ер нь. Зүгээр нөгөө энгийн амьдрал дээр ярихад одоо ингээд авжурны утсыг ингээд өөр потроо хийгээд солих ажил бай гэж бодъё л да. Бүр яг над дээр тохиолдсон юм. Би нөгөө нэг анх евро эрдэн инжекшнээр ярилцлаганд орохдоо яг энэ шиг ярьжсан байхгүй. Би нөгөө гэртээсэн нөтбүкээр эвэр Teams-ээр юу лээ? Уулздаг юм meet ч үлээ. Тэргээр холбогдож ярилцлаганд орж исэн. Teams ажлын ярилцлага Teams тий. Тэгээ энэ шиг ярьсан. Би тэрийг солихдоо пускатлаа буулгаад тусгаарлалт хийж шүү дээ. Тий, пускатлаа буулгачаад тэгээд юугаа дарж үзчих. Унтраалгаа дарж үзээд бэлэг өмсөд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ яг бэлэг өмсөд дээшээ гарч байхдаа энэ нэрээ бас үнэхээр л зуршлуулж штэ л гэж бодсон. Тэр чинь аюулгүй байдал. Хоригдлогдсон энергийн өртгөөс бас сэргэлээд штэ өөрийгөө. Энэ чинь нөгөө зөвхөн яг эдийн засаг мөнгөн бус одоо бидэрт өгж байгаа үнц нь харин тий байхгүй. Value тий. Одоо тэр нөгөө биднэрт ордог сургалтууд өгдөг штэ галын сургалт. Энэ төргээл. Тэгэд галын сургалтанд суунгууд юу гэж боддог вэхээр гэртээ очингуудаа ямар нэгэн байдлаар галын ор авч тавь. Цуслангийнхаа байшнаар галын ор авч тавь гэж бодож байгаа байхгүй. Одоо энэ зам бол би цуслан дээр бас нэг жоохон ажил хийгээд тэгээд ямар ч галын ор авч тавь л гэж бодож байгаа. Гэх мэтчлэн. Ингээд ярих юм бол зөндөө юм байгаа. Тий. За ингээд ерөнхийдөө өндөрлөх үү? Өөр чамд өндөрлөхөөс өмнө нэг бас санаа хэлчихтэй юм уу? Бид нар яг яванда ингээд подкаст маань спонсор гайгүй болоод бас нэг хоолоор явах бензин бас продакшны бас хөлс хүчээ өгөх хэмжээний болчих юм бол энэ сонирхолтой уурхаанууд дээр очиж бас контент подкаст хийдэг ч юм уу танилцуулга хэрэгтэй тийм эсвэл блог хийдэг ч юм уу ийм санаа сайт туур хийх юм шүү дээ. Жишээлх юм бол одоо тэр уран гэл маргаантай байгаа асуудал шүү дээ. Одоо тэр уурхаад дээр бас юу вэ? Нэр нь Бадрах энерги. Тэн дээр одоо жишээ нь очиод нэг эпизод хийж болж байна. Баян хөндийгээд бас гоё төсөл яваад байгаа шүү дээ. Одоо жинзи уурхаанууд гэх юм уу? Одоо залуу уурхаанууд. Эдгээр ийм гоё ийм хайлайт болох үс юм шинээр гарч ирж байгаа жинзи уурхаануудаас очиж бас контент хиймээр бас санагдаад байгаа. Тэгэхээр энэ жишээлх юм бол саяын хоёр уурхааны одоо менежментийн багаас энэ хүү подкастыг үзчихвэл одоо урилга явуулах юм бол бид нар хүлээж авнаа. Тий, боломжтой шүү. Тий, тэгэхээр энэ бас юм сонирхолтой байхгүй. Бид нар магадгүй ийм гоё уурхаанууд дээр очиад тэр уурхаад тэр хүмүүс яаж ажиллаад байна, ямар орон байранд амраад байна, хоолнд нь яадгийн чөлөөцгөө яаж өнгөрүүлж байна. Энэ чинь бас айгүй гоё сонирхолтой байхгүй. Уржигдэр лөө нөгөө мөн хэрдэн лайв чинь сайт дээр очиж. Манай мөн хэрдэн ах манай сайт дээр очихсон. Хойд хаалган дээр нөгөө нэг индакшн аваад хамаг нөгөө нэг 4 журмынхаа дагуу ороод тэгээд очиод сайхан танилцуулж бил. Тэр лайв чи үзсэн үү? Тэгээ нэлээд гоё эерэг ийм лайв болчих шиг. Тэгсэн. Тий. Би бас тэгж бодчихлаа. Тэгээ би мөн хэрдэн ах руу урьж чат хийгээд та миний бакет лист хариу өгөөгөл байгаа. За тэр яах вэ? За ингээд өөр ярьж хэлэх зүйл байна уу? Били. За тэгээд
Рома те олонний хүч олон мөнгө далай те. Одоо спонсоргүйгээр одоо хэдүүлээ энэ подкастаа цааш олон урт хугацаанд авах боломж өгч дээ. Тэгэхээр нэг шиг сайхан спонсорудаа нэг хатанд болгоо. Юу гавд гэж. За манай орон байраар хангаж байгаа. Зураг авах одоо талбайгаар дэмжин ажиллаж байгаа Steel Lounge Bar-ны хамт олондоо маш их баярлалаа. Энэ маань одоо ерөнхийдөө дараагийн дугаар дандаа энэчнээс юм гэж бодож байгаа тийм. За Steel Lounge Bar-ны бас одоо линк тийм холбогдох Facebook хаягийг нь доотлолт description хэсгээс байрлуулж. Байршил энэ чи ямар ерөөс маш амархан нөгөө Шангрила байгаа шүү дээ. Шангрилагийн зүүн талд галерей түүгээд байгаа. Тэрний хоёр давхар. Замынхаа зүүн талд ч үү галерейгийн галерей төвийн хоёр давхарт стил нэх гоё юм нэг юм. Стол нэг юм ган юм дотор сууж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөх үз. Ийм гоё лаунж бар байгаа. За мөн Rock Rooster. За манай дуурхач тэгээ safety талын одоо хүмүүс бол бүгд сайн мэдж байгаа хөө Rock Rooster-ийн хамт олон маань бид бүхнээс production-ы зардал болон бусад зүйлсээр дэмжин ажиллаж байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Уурхачин подкастыг цаашдаа улам гоё өргөжин тэлж олон хүнд хүрч хариуцлагатай ил тод уул уурхаг Монголд хөгжиж тийм ээ тодорхой сайхан үр дүнд хүрэхэд одоо дэмжин ажиллаж байгаа шүү. Маш үр дүнтэй байгаа шүү гэдгийг бас та бүхэндээ хэлье. Талархлаа илэрхийлж байна. За тэгээ биелээдээ баярлалаа. Хоёул гой гой дугаарууд хийнэ. Тэгэл байх. Тэгээ хамгийн гол нь нөгөө их том дэмжлэг манай үзэж байгаа хүмүүс маань яаж дэмжих вөхөр манай YouTube сувгад subscribe дараад тийм ээ. Мэдээж like, comment, сэтгэлийн үлдээгээрээ Уурхачин подкаст гэдэг кирилл болон латинаар бичсэн Facebook page цаашнаар нэгдсэн байгаа. Тэр пэйжд бас нэгдээрээ. Тэгээд we are miners гэдэг merchandise маань Facebook page байгаа. Тийшээ бас та бүхэн холбогдож бараа бүтээгдэхүүн авч болно. Бас контентууд үзэж болно. Мөн bucket list talk гэдэг Facebook хаяг байгаа. Пэйж байгаа. Тэр нь тийшээ бас дагаад тийм ээ шинэ тутам орж байгаа дугааруудыг бас үзэж болно гэж мэдээлэл авч болно гэж хэлэх байна. Тэгээ хамгийн гол нь YouTube сувг маань subscribe дарах юм бол тэр бол үзэж байгаа таны хувьд хамгийн том дэмжлэг. Энэ дугаар одоо энэ контент маань улам гоё болох юм шүү гэж баярлалаа. Нөгөө Facebook дээр бас share те. Тийм мэдээж share, like сайхан share-лээд өгөөрэй. Тэгэл одоо олон хүн хүрэхийн тулд бид нар чинь share, comment, like одоо юу гэдэг те. Энэ бүхэн бас хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг үзэж байгаа хүн бүхэн маань бас share хийгээд өгөөрэй. Бас subscription хийгээд follow хийгээд өгөөрэй л гэж хэлээ да. Түүнээс хойш маш олоодаа дурдгдсан хариуцлагатай ил тод уулуурхай Монголд маань хөгжиж эдийн засаг бүх зүйлд одоо ингээд бид бүхний амьдралд улам сайн сайхнаар нөлөөлөхөд энэ контент маань одоо багч хэмжээний хувь нэмэр болно гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээд та бүхэн бүгдээрээ гоё хамтарч ажилласай. Үзэж байгаа хүмүүс маань саяны хэлсэнчлэн subscribe тийм ээ like share бүү харамлаарай. Тэгээ үзэж байгаа уулуурхан компаниуд бусад одоо бараа бүтээгдэхүүнээр хамтран ажиллах манай entertainment production-ы зардал дээр одоо хамтран ажиллах хүмүүсийн хувьд бас бидэнтэй холбогдорой өргөлж нээлттэй шүү. Холбогдох хаяг бүх зүйлийг нь доор description хэсэгт бас ярилцаад ингээд байршуулчихнаа. Ингээд цаг гаргаж үзсэн та бүхэндээ баярлалаа. Уурхачдын алдар мандтугай.